Хүндрэх үзэл гэдэг зүйл муу биш. Хүн чинь ганцхан биологийн амьтан биш. Соёлын түүхийн үргэлжлэл учраас тэр үндэсний онцлог үзэл санаа гэдэг бол одоо миний дотор, бидний дотор байдаг зүйл хэвгүй. Салшгүй зүйл. Тийм болохоор өөрийнхөө үндэснийхээ ялгарлаар дахарх нь тэрийг гаргаж ирнэ гэдэг бол ерөөсөө муу юм биш. Одоо миний ген ингээд өөр учраас өөр хүнийг дорд үзнэ гэдэг бол тусдаа асуудал. Тэр бол үлэн зөвшөөрж болохгүй зүйл. Тэг энтэй уялдуулаад миний бодлоор энэ тэнгэр заяа гэж ярьдаг шүү дээ, тэ? Тэнгэрийн тамга, тэнгэр заяа. Тэнгэр заяа гэж бол байдаг. Гэхдээ тэнгэр заяа мах цуснаас илүү сэтгэлгээнд баг. Монголчууд ядуу дорой цөөхөн түүхийн хүн цаг үед байсан ч гэсэндээ толгой өндөр, харц өндөр бардам хүмүүс. Энэ бол тэр тэнгэр заяатай холбоотой.